Залны хүүдий. Зүүнээс өгчөөрч шургаж мэдхээр залтай гэдгээ. Зал гэдэг ухааны нэгэн хэлтэрхий хойно улс төрч хүн зал мэхгүй бол хаа хүрэх вэ? Үннийг хэлгээд манайр 2014 онд тэргүүлж байсан засгийн газрыг ногцруулснаас хойш 10 гаруй жил ганцаардж яв. Тухайн цагт парламентын танхимд ганцаардаа нууж зангарах харуулахыг хичээн ихэд хэцүү харагддаг байв. Энэ үеэр Норвегийн алтан хуйгийг харахаар тэргэл сарны гэрэлд сүүдэр тэгээд цуг би шогшин тэнхэл минь барагдаж сүлдсэн хөл минь говн. Тэнүүн тал зах хязгааргүй цэлийн тэнгэрийн доор би гав ганцаар шогшин. Тэмцэд гэдгийн жинхэнэ утга ялахын жаргал ялагдахын зовлонг тэнмэл чон би ясандан тултал мэдэрнэ. Хэмээх нэрт найрагчд ашбалварын шүлгийн мөртүүд өөрийн ирэхгүй санаанд ордог байв. Аргач үгүй. Тэр шархтаж ганцаардсан ч зангаа хизээж тавихгүй өвгөн чон. Бадар барьсан улс төрийн талбарт хинтээч нөхөрлөж хинээс ч салж чадах ийм л нэгэн залжин бодгаал. Өдгөө чон өтлөвч хурганда цорж өтлөвч балинда гэдэг шин залуу гişүүдээс эхлээд шийдсэн үгдийг хүртэл хэмлээд суугаа харагдав. Түүнд энэ зэргийн эрх зангараг үлдсэн гэхэд хэцүүч нэгэнт өөрөө бүтээсэн орон зайг үгүйсгэх аргагүй юм. Харин шүд бол үлдээгүй. Хэтэрхий өөрийгөө дүүйлгэх гэсэн насан зүгийн хэрэглэн түүнийг гутаадаг. Гагцгүй өөрийгөө гутааж байгаа эсхэ өөрөө ч мэдэхгүй сууж байгаа нь гайхамшигтай. Уг нь тэр ерөнхий сайдаар ажиллахдаа эзэн хааны нэрээр бонд босгочихсон улс төрийн ууган хүчнийг засгийн газрын хашаанаас хөөгд гаргачихсан Монгол улсын нэр зүстэй аавын хүүхдүүдийг үүдэндээ дугаарлуулж явсан эрх хүн. Гэтэл 2016 оны сонгуульд ялагдаж бие даа нэр дэвших хүртэл чамгүй сэтгэлийн тэнхээ шаардсан байх. Нэг талаар арчилсан намын нэрээр насаараа өндөр задарсан байж хэцүү цагт нь бие даах нэрээр сүүлээ хавчин зүгтаасан нөхөр. Тэр ерөнхий сайдаар ажиллаж байхдаа яах аргагүй Дубайн гэрээ Эрдэнэт үйлдвэрийн Оросын холбооны улсын эзэмшил 49% гэх мэт бүлэглэлийн ашиг сонирхлын эсрэг зогсож байсан учраас түүнийг зохион байгуулалтаа огцруулсан нь үнэн. Тиймдээ ч бүлэглэл ерөнхий сайдаас нунгааж ижил олон нөхөд амраг саданг цагдан шалгаж гээд түүнийг өдөн дийлгөөгүй. Одоо л нэг нар харах болов уу гэтэл хөгжлийн банкны хэрэгээр буруутгагдан үйлээ үзэж байна. Уг нь түүний хөгжлийн банкны асуудлаар буруутган шалгаж байгаад 3 удаа цагаатгсан ч прокуроруудын саналаар хэргийг нь анхан шатанд нь буцаав. Гагцхүү айсвын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намын гол өрсөлдөгч төдийгүй ерөнхийлөгч болох магадлалтай учраас ах намынхан айдгаа авдартай хийж авсан бололтой. Тэр цагаан морин жил их сургуулийн багшийн ширээнээс улс төрийн замлаа эхлүүлж улсын их хурлын гишүүн, улсын их хурл дахь байнгын хорооны дарга, удаажихуй үйлдвэрийн сайд, сангийн сайд, тэргүүн шадар сайд, ерөнхий сайд намын дарга гээд дамжиж өссөн зангарган түүнийг улс төрийн талбарт багнаас дор борив нуглуулах учиргүй ч тэр ганцаардсан. Алтан хуйг нэгэн далны бос галахтаж яваач ахаад 70 жил амьдрах мэт аашилж аваад зоргоороо улс төрч хэдий ч түүнээс хүн чанарын хэлтэрхий цухалздаг. Эд хэмлүүлж байхдаа юунаас ч айгаагүй ил гарч зодолцсон. Нөхтөөмгөөлсөн данч дийлсэн. Шинжлэлийн хэмээх засгийн газрыг тэргүүлж байсан алтан хуйг ямархан ерөнхий сайд байв гэхээр тэнгэр тултал магтах аргагүй ч бас газар доор ортол муучлахаар ажиллаагүй. Тэр тусмаа улс төрийн талаасаа яс үзсэн. Тухайн үед Монгол Ардын намаас арчилсан намыг холдуулж Алтан гац фракцийг хүчрэхэг байлгаж арчилсан нам доторх фракцуудыг нэгэн дивжээнд чимээгүй ихэн суулгаж өөрөө өндөрт байхыг зорьсон. Тэнийж авсан намбрын инх хоёрыг солонгосоос дуудаж авчираад засгийн газарт хамтрав. Өөрийг нь сүрэг хүчний дарга зүдэрч явхад Монгол Ардын нам засгийн газартаа багтааж байсныг ч ортос мартав. Яахын аргагүй залтай хүн л ингэж чадна. Үүнээс хойш улс төрийн адармаатай замд юм л үзсэн.
2016 оны сонгуульд бүдэрч 2020 онд Орхон аймагт бие даанаар дэвшээд парламентэд ороод ирсэн бол 2024 онд сонгон хайрхан дүргээс арчилсан намаас дэвшээд ороод ирсэн. Тэр бол яах аргагүй том улс төрч. Монгол улсын хаанаас ч нэр дэвссэн ялалт байгуулчих хэмжээнд өөрийгөө бэлдсэн улс төрч учраас л Монгол ардын намынхан хар авдартаа хийж гэж байна. Тэр ерөнхий сайд байхдаа хөгжлийн банкны менежментийг атгаж байсан солонгосчуудыг хугацаанаас нь өмнө хөөж явуулсан нь үнэн. Үүний дараа Чингис Бондыг хөгжлийн банкар дамжуулан түгээсэн нь бас үнэн. Чингис Бондын буйнд хэдвч зузаан ерөнхий сайд байсан нь бас л үнэн. Харин хөгжлийн банкны менежмент удирдлагыг атгаж байсан солонгосчуудыг хөөж гаргаагүй бол нөхцөл байдал арай өөр эргэх байсан гэж бодвол алтан хоёг буруутай. Одоо ч зангарах харуулахыг хичээн зүдэн ядан суугаа түүнийг харахаар бурхнаа соноосон хоног хугацаагаа эдлэх буруугүй хэрнээ буруутан чон би. Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж хэржлээ дуусыг багжтал уйлж явна гэх дашбал браксны мөртүүд өөрн ирэхгүй санаанд бов. Ийм л нэгэн өвгөн улс төрч айсви цагийн их улс төрийг чимээлэн зангарах харуулахыг хичээн суунаа.